Өнөөдрийн хичээлээр бид IELTS speaking. шалгалтад үйл явдал баярыг хэрхэн дэлгэрэнгүй сэтгэл хөдлөлтөөр тодорхойлохыг сурах болно. Энэ нь таны ярианы ур чадварыг Band. 7.1 болон түүнээс дээш оноонд хүрэхэд чухал ач холбогдолтой юм. Эхний слайд дээр бид Vibrant. Commemorate. болон Culminate. гэх мэт үгсийг сурах болно. Эдгээр үгс нь үйл явдлыг тодорхойлоход таны үгийн санг баяжуулж, IELTS lexical resource. шалгуурт өндөр оноо авахд туслана. Үйл явдлын уур амьсгалыг хэрхэн илүү сонирхолтойгоор тодорхойлох вэ The atmosphere was electric. гэсэн хэлхийг авч үзье. Энэ нь ямар нэгэн үйл явдлын сэтгэл хөдлөм, эрч хүчтэй байдлыг илэрхийлдэг. Иймэрхүү хэлхийг ашигласнаар таны яриа илүү баялаг болж, IELTS үгийн сангийн шалгуурыг хангана. Үйл явдлыг өгүүлэхдээ бид ихэвчлэн өнгөрсөн цагуудыг ашигладаг. Ялангуяа past perfect. болон Past continuous. цагуудыг зөв хослуулах нь таны Grammatical range IIG. илтгэн. By the time the ceremony started, many guests had already arrived. Гэсэн жишээг харъя. Past perfect IG. Нэг үйлдэл нөгөөгөөс өмнө босныг илэрхийлэхэд ашигласан байна. Одоо Band. 6.1 болон Band. 8.1 түвшний хариултын ялгааг харцгаая. Band. 6.1 түвшний жишээ. I went to Naadam. It was good. Many people came. I ate some food. Энэ нь хит энгийн бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл дутуу байгаа юм. Харин Band. 8.1 түвшний жишээг харъя. I recently had the opportunity to experience the exhilarating Naadam festival. The atmosphere was incredibly vibrant, with though you Исэнц of spectators eagerly anticipating the wrestling and horse racing. I particularly enjoyed sampling the traditional kushur from various vendors. Эндээс харахад үгийн сан болон өгүүлбэрийн бүтэц илүү баялаг байна. Одоо баярын тухай ярилцах энгийн бөгөөд байгалийн харилцан яриаг сонсцгоё. Аарон, Сара хоёрын ярианаас та нар хэрхэн үйл явдлыг тодорхойлж, мэдрэмжээ илэрхийлж байгааг анхааралтай сонсоорой. Энэ нь таны Fluency and coherence IIG. сайжруулахад тусална. Бидний сурсан зүйлсийг ашиглан дасгал ажил хийцгээе. Таны хамгийн дуртай баяр эсвэл тэмдэглэлт үйл явдал юу вэ? Түүний уур амьсгал болон ердийн үйл ажиллагааг хэрхэн тодорхойлох вэ? Хариулахдаа өнөөдрийн хичээлээс сурсан үг хэллэг, дүрмийг ашиглаж дэлгэрэнгүй хариулт өгөхийг хичээгээрэй. Баяртай.